Бэлгүү номж Бямби Эренчингуй нэгэн удаа энэтхэгт айлчлаар очиод байхдаа хүлээн авалтанд мөнгөн төвчтэй Монгол дээл мөнгөн тоногтой агсраг бүслэн ирсэнд гадаадын сурвалжлагч нар таны хувцас хэр их үнэтэй вэ гэж асуухад Эренчингуй ядуу байж үзээгүй болохоор хувцаан үнэлж үзсэнгүү дээ гэж хариулсан гэдэг. 1946 онд Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Хенри Вайлес Монгол улсад айлчлахад тэр үед ганц англи хэлтэй хүн Эренчингуй байсан юм. Тэр үед Эренчингуй хэлмэгтчихсэн байсан бөгөөд талбайн хогийн шүүрдээ зогсож байсан гэдэг. Вайлес ихэд гайхан цэвэрлэгч нь хүртэл англи хэлтэй юм байна гэж гайхаж байсан гэдэг. Арай харах үзэх юмтайгаар нь богдын мүзий үзүүлж явтал Вайлес туслахтайгаан Францаар эдний үзмэр нэх онц биш юм гэж. Тэгтэл Эренчингуй хажуунаас нь Францаар уг нь эннээс жил үзмэртэй байсан юм. Оросууд хамаг имийг маань зөөгөө дууссан гэв. Та чин хідэн хэлтэй юм бэ? Өрний 8, дорны 5 гэв. Уг нь тань шиг мэдлэгтэй хүн цэвэрлэгч хийх бус. Их сургуульд багшлах ёстой юм биш үү гэхэд над шиг мэдлэгтэй хүнийг их сургуульд авдаггүй юм гэв. Улсын нэр томьёоны комисс хуралдаад энэ дэнлүү гэдэг хятад үгийг хэрэглэх юм болий. Дэлхийн нийтийн чанартай машин комбинат гэсэн үгийг хэрэглээд байгаа шигийн ламп гэдэг үгээр солийг хэлцээд олонхын хүчээр төрөө бариад баталж ламп гэж байхаар тогтжээ. Тэгэхээр нь Эренчингуй би нэг дуудвал болох уу гэж. Үг хэлж маргыг гээгүй дуулыг гисэн болохоор нь зөвшөөрж гин. Тэгсэн чин босч зогсоод 15-ны сар нь агаар тэнгэртэй лампта 15-тай шоожуун аав ээжтэй лампта гэж дуулсанд өө дими юм байна. Дэнлүүгэрэн үлдсэн гэдэг. Бас нэг хятад хүн Эренчин Абгуагаас танайд хан гарч хэдий үед амьдарч байсан ямар амтан байна гэсэн чин Эренчингуй танайд луу гэдэг амтан амьдарч байхад байсан юм гинлээ гэж тоогчгүй хариулжээ. Монголд анх хам боргоцоо орж ирээд түүнийг юу гэж нэрлэх талаар хэлэлцээд нэмэр болсонгүй. Эренчингуй дээр очтол тэрээр барьж үзэж байсан нь боргоцойн дундаа бол хаан юм байна. Хаан боргоцоо гэж нэрлэе гэсэн одоогийн хам боргоцоо жимс юм гэсэн. Нэгэн оюутан нь багшаа герман хэл дээр сонирхолтой мэдээ гарсан байна. Та олж харав уу гэсэнд ихэд уурлан Эренчингуй чи юу ярьж байна? Монголоор зөв яар. Би өдийн наслахтан герман хүний хэлэн дээр шүлс байхыг харснаас мэдээ байхыг хараагүй гэсэн гэдэг. Эренчингуй охин тухайн үедээ сайдын өндөр албан тушаалтантай суусан гэсэн. Нөхрийнх нь нэр нь Туван. Тэгсэн нэг өдөр охин нь "Аава, Туван тушаал буужглаа. Би одоо яана" гэж. Эренчингуй Тувантай суусан бол дүшгэл болж, тушаалтын суусан бол салхал болж тэ гэж. Эренчингуй хятадын цагаан хэрэмний цаана гараад газар хөвтөөд өгч хүмүүс та чин юу болоод газар хөвтчих вэ гэсэнд өвөг дээдсийн нутаг дээр хөвтөж байна. Үгүй энэ газар эртнээс манайх байсан. Бидний өвөг дээдс амьдарч байсан. Нутагтаа ирсэн хүн чин нурууган амрааж болно үсттэй. Хятадууд гэрийн голоор хашаа босгох тэнэг хүмүүс бишээ.